За Монголын радиогийн өглөөний хөтөлбөр үргэлжилсээр байна. Бидний та хамтгаа сонсогч та бүхэндээ яг одоо энэ өглөөнийхөө зочныг уулзуулахад бэлэн болсон байна. За өнөөдөр Монголын радиогийн студиуд Монгол Улсын Эрдэмийн их сургуулийн олон улс орон судлалын профессорын багийн ахлагч, за доктор профессор Гаван Яг хүрэлцэн ирсэн байна. За нийт радио сонсогчдын өмнөөс танд эгэн сайхан өглөөний мэндийг өргөн төвшүүлээ. Сайхан амруу та. Сайхан амрлаа. За бүгдээрэнд энэ өглөөний эгэн сайхан мэндийг төвшүүлье. За тэгэхээр энэ жилийн тухай гэх юм бол одоо Япон-Монголын харилцааны 50 жилийн түүхтэй тохиож байгаа ийм он жилүүд болж байна. Тэгэхээр Монгол улсаас бол одоо хамгийн анхны одоо Япон улсыг зорж суралцж мэдлэг боловсрол эзэмссэн хүн өнөөдөр бидэнтэй ингээд уулзаад ярилцах гэж сууж байгаа бол үнэхээр их талархаж байна. Тэгэхээр өөрийнхөө тухай бас та давчхан танилцуулаач. Хамгийн анхны эрсдэлтэнд хичнээн хүн одоо Монгол орноос явж ив тэр үе та ямар одоо Эрдэнэ боловсрол сургууль сурж ив ямар хувь тохиолдолд тэр улс руу зорих явах болов гэдгээс хэдүүл яриараа эхлэе. За баярлалаа. За би Дорногов аймгийн Өвсгөл сумын уугуул хүн. Тэ Пантенгаан хувь гэж хүн. Дорногов аймгийн 10 жилийг 1977 онд төгсөөд Монгол Улсын сургуулийн математик анги сурж байлаа 1980 онд. Тэг яг тэр үед Япон улсын засгийн газрын буцалтгой тусламжаар энэ говь үйлдвэр гэдэг ноолуурыг сайхан үйлдвэрийг барьж ашиглалтанд оруулсан жил байсан. Тэгээ ноолуурын үйлдвэр маань бүх одоо тоног төхөөрөм технологи нь Японы юм байсан учраас тэнд инженер бэлдэх хэрэгцээтэй болсон шиг байна. Тэгээ тэр 1980 онд шүүдэндээ нэв шүү дээ. Тэгээд Монгол улс чинь зөвлөлт улстай нэг одоо улс төрийн нэг системтэй Япон улс бол Америктэй нэг системтэй тэр хооронд бол оюутан солилцдоггүй ийм үе байлаа. Тэгтээ гарцаагүй одоо тэр инженер технологи юм чинь тэр улсынхан технологи сурахгүй болохгүй гэдэг үүднээс Монгол улсын засаг төр бол Японы засгийн газартай ярьж агаад ямар ч үсэн ихний удаад нэг 20 инженер бэлдэх хэрэгцээ шаардлага байна бэлдэж өгөөч гэдэг юм бүсэлтэй байна. Тэгээд тэрний шийдэгчл бол их л хүнд байсан үйл дээ тэр ч одоо зөвлөлтүүд социалист орнор бол явдаг байсан. Тэгээ ямар ч үсэн анхны туршилт одоо 2 оюутныг бол явуулъя гэд Монгол Улсын их сургуулийн Бисмартаас 2 оюутан шалгаж 20-30-аад хүүхдээ шалгалт авч ирсэн юм аа тэгээд. Тэгээд тэнд нь оролцсон. Тэгээ нэг өдөр манай найз одоо жигжид элчин сайдаар ажиллаж байсан саяхан одоо Булгархай сайдаар ажиллаж байлаа. Жигжид найзтай хоёр явах юм одоо аз завшин тохиолсон. 1980 он гэдэг бол одоо гос чинь 40 гаруй жилийн өмнө шүү дээ. Тэгээ одоо Москвагаар дайраад л Японоор зорж байсан. Их л хол зам туулж очиж ирсэн. Их сургуулийн математикаас авдаг нь одоо нөгөө хөрөнгөтэй оронд очиж сургалтын системийн шал өөр ямар ч суур юм нь инженерийн одоо суурьчнууд физик математик гэдэг үүднээ сонгосон юм шиг байна. Тэгээ бид хоёр очиод тэнд Японы сургууль сураад нэг жил ямар ч гэсэн одоо хэлний гүрстэй сурсан. Юу одоо нойлоос их сурна шүү дээ. Математикийн бид нар ч бас Японы бид нар зааж байсангүй англи хэл зааж байсангүй. Тэгээ жилд бол ямар ч гэсэн зүтгэсээр хагаад хэлнийх нь яг бол хангаад тэгээ хоёр дахь жилээс одоо их сургуульдаа сураад ингээд ноолуурын инженер би бол машины инженерийн механик нь манай найз бол технологи нь ингээд 5 жил сурж ирээд говь үйлдвэр ажил болсон юм түүхтэй. Тэгээ яг тэрнээс хойш бол ер нь яг социалист орны оюутнууд сурах боломжтой юм гэж бодсон. Дүгнэс юм шиг байгаа. Жил бол 2 хүүхэд. Тэгээ сүүлд одоо бол 1500 хүүхэд сурж штэ Японд. Ингээд ноолуурын үйлдвэрийн инженерийг бэлдэх. Энэ инженер бэлдснээр бол одоо соёлын солилцоо нэмэгдэх, хүн харилцаа нэмэгдэх гэлэн амьд харилцаанууд их урагшилсан байхаа л гэж би одоо бодож идэгье. За мэдээж их орноосоо явахдаа тодорхой хэмжээний үүрэг даалгавартай. За очиж Эрдэнэ боловсрол сураад сурах хугацаанд ийм зүйлийг ирж хийж бүтээ шүү гэдгийг бол норм аваад явна үстэй. Тэр үед чинь нөө социалист систем, хөрөнгөтийн систем хоёр чинь шал өөрөө эсрэг төсрөг баг нэг үзий ядсан систем байлаа шүү дээ. За ямар социалист орны одоо хүн гэдэг бол нэгдүгээр улс орны нэрээ бодох хэрэгтэй. Томоотой байх хэрэгтэй, сайн сурах хэрэгтэй. Одоо бүхэл юмыг л шаарддаг шүү дээ. Одоо тэрнийг л өөрчил. Тэгээ яг жилийн дотор ер нь нэг 3-4-өөс өмнө бол унтаж байгаагүй л дээ. Тэч нөгөө сургуультай танилцахгүй онцгой дараагийн оюут явахгүй. Ер нь одоо социалист орны хүн бол хөрөнгөтэй орон сурч чадахгүй нэг их бай. Тийм л дүгэл дөрөх байх гэдгээр л одоо зүтгэж яасан. Тэгээд жил болоод сургуулаа төгсөө дээд сургуульд ороход дараагийн 2 оюут ирэхэд бол үнэхээр одоо
нэг норон дээр харж авах шиг юм болсон л доо. Тэгээд энэ чинь ингээд явж байхдаа одоо бүх юмыг ингээд үзэж хар сонирхсан Монгол улстай хэрэгтэй юм байвал судал гэдэг бас их л олон төрлийн өөрөгдөж үйлдвэр худалдааны хөнгөн үйлдвэр янаас явж байсан. Хэрвээ ч одоо нэг жинхэнэ ажлыг чинь хөөцөлдөж энэ одоо системийн өөрчлөлтийн юун дээр чинь туулж гарч оюутан хэлгээс одоо паунгийн тамирын гэдэг нэг бидний их хүнд итгэж явдаг сайд байлаа шүү дээ. Дунгуйн одоо зүтгэл за тэгээ мэдээж Монгол төрийн одоо шийдвэрээр л бид нар ингээд зам нээсэн. Энэ үл их зөв болсон. Тэгээ одоо явахаас өмнө бол маш олон үзсэн харсан юм олж ирээрээ гэдэг би одоо нэг гялгаар шкаф байдаг да нэг целлодын үедээ ингээд цахилгаанаар ингэждэг. За тийм. Тэр энтэйг одоо загвар авцарчдаг. Ийм юм байд юм хөдөө зүгээр юм бай. Нүгүүд явахтаа салгаад ингээд авчдаг гэх хүртэл юм янз бүрийн юм цуглуулж бас ирэх гэж оролдог л байлаа. Ер нь тэгээд социалист орны тэгээд сургалт энэ систем одоо бүх юм нь өөр байсан л да. Тэр үе чи явхад чинь одоо тэр хэцүү газар руу явж энэ агаар байдгүй гэлээ штэ. Гонд ингээл болоонтой агаар худалж авдаг ингээл тиймэрхүү л яриа өрөөтэй л тийм мэдээллийн маш их хязгаарлагдмал нөхцөлд явж байсан. Яг очиод үзэхэд бол зүг зүгээр. Гүрээ зүг зүгээр гэдэг юм чи бас хамаагүй яриад гэж болдгоо. Их л сони систем байсан шүү. За одоо Монгол Японы харилцаа үсэд 50 жил болчихлоо. Энэ хугацаанд энэ улс хоёр улсын хооронд ямар онцлог давуу талууд бий болвэ гэдгийг бол бид нэр зарим ингээд нүдэн дээр харж хийж бүтээсэн бүтээлүүдээс нь харж гин. За тэгэд Монгол хүний одоо хүч хөдөлмөрөөр бол Японы улсад монголчуудын Монгол улсын нэрийг гаргаж байгаа тамирчдаасаа ч ингэж харж ин ч гэдэг юм. Онцлог давуу тал их олон байна л да. Та энэ дээр бас нэг тоддох зүйлүүдийг бас бидэнд сонирхолооч. Тийм энэ судалгааны ажил Японы энэ зээл тусламж ер нь гадаад орнуудад хэр амжилттай ямар зорилгоор хэрэгжсэн. Тэгээ Монгол улсад ер нь амжилттай хэсэг нь юм уу, амжилтгүй хэрэгжсэн хэсэг нь юм уу, Японы талаас харахад Монгол талаас харахад гэсэн ер нь тусламж авч байгаа орноос харахад гэсэн гэдэг тал дээр магистрийг Японы travel ямагах ингэж их сурвалж хийлээ. Доктор бол би Монголд хийлээ. Энэ сэдвүүдээ ингэ өргөжүүлээ судалсан. Тэгээ ингэ үзэхэд бол энэ зээл тусламж гэдэг юм бол цаад утга нь мэдээж тухайн орн өөрийнхөө орны сайн зүйлийг гадаадаас судалчлах, өөрийнхөө орны эсрэг одоо үзэл бодолтой буруу зуруу ойлголттой үйл зөвийг харшуулах тийм ээ. Ер нь одоо ингэ тайван зэгцэж орчих хүн харилцаа хөгжүүлэх гэдэг юм зарчимтай байдаг л эдэлд ер нь үгүй юм бож өгж явах зүгээр. Гэхдээ Монгол улсад энэ Японы зээл тусламж үр дүнгүй өгсөн юм дээр би нэг 3 зүйлийг л хэлье гэж боддоо. Хамгийн эхлээд бол тэр говь ноолор үйлдвэрийг дайны төлөвөр гэж л ярьдیں۔ Гэхдээ жинхэнэ юугаар үл тэгж хэлдэггүй. Зээл тусламж бусдгүй тусламж өглөө л гэж үздэг. Манай улс бол энэ чинь халахгүй л тэгэл 45 оны танд одоо манай руу халахгүй дөрмөйлүүлсэн. Энд одоо хохирсон хохирол авнаа л гэж ярьдаг байсан байл. Тэгээ 1961 оны сүнсний байгууллагад эс чорход бол Японууд бас нэг хэсэг үцээгүй манайх. 61 оноос хойш нүүбэд элснээс хойш бол 10 жил хоёр орон хоорондоо дипломат харилцаа тогтоё гэж хоёр талаас санаачлаг гаргаж явсан байдаг. Яагаад 10 жил зарцуулаа гэхээр ганцхан зүйл байгаа монголчууд дайны төлөврөө шийдвэрээд байна. Гэдэг нөгөөдөл болохтой зэрэг танай тийш нэг дайтад байсан ч үчиргүй байхгүй зөөмтэй азийн орныг бодвол халах голоор нэг тийм нэг хөлийн маргаан болж байсан гэж хэлдэг. Тэгэхээр гой тийм биш те наа чинь бол гэх. Тэгээ сүүлдээ бол энийгээ зохицуулъя. Ерөөсөө дипломат харилцаа тогтоочих. Тэрний дараа бол одоо сэтгэл санааны ямар одоо юугаа уучлаагүй. Гэт уузаа тгийгээд ингээд ерөөсөө Монгол Япон хоёр бол хоорондоо их олон төрлөг төстэй л дөө үзэл бодолч тийм хүн юм уу гений ч юм уу одоо монголчууд чих японочууд чинь нэг тодорхой үг нь бол бас нөгөө зэнхэр толбтой гардаг. Гэхдээ иймэрхүү одоо хүн харилцааны олон зуун жилийн мянган жилийн эртний одоо бас уламжлал юмнууд их байгаа юм. Тэр мөрийн нөлөөлөд ингээд бол дипломат харилцаа тогтооход авсан 1972 оны 2 сарын 24-ний өдөр Москва дэлгэцэд яманд. Тэгээ энийг бол дипломат харилцаа тогтоосны оюун одоо хоног хугацаа гэж тоолдог. Тэгээ энэ одоо нодингийн 2 сарын 24-ноос энэ жилийн 2 сарын 24 хүртэл бүтэн жил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн оюун жил гэж одоо их ажил хийгдэж байна. Тэгээ энд бол дипломат харилцаа тогтооцсон. Тэр энэний дараа бол за нөгөө сэтгэл санааны одоо хохирол юм яа гэнгүүт за танад нэг хэрэгтэй нэг том үйлдвэр одоо улс орон хэрэгтэй юм юу вэ? Тэний чинь барьж өгөөл.
Тэгээ энийг бол бид бусдууд тусламжаар өгч яана л гэж ойлгон төлөвлөр өгөхгүй юм. Төлөвлөр өгөх юм бол зүүн өмнө таз олон оронд асар их төлөвлөр төлж байгаа. Та энэ гамшигтэй. Тэгээд тэрнийг бас манайхан хүлээн зөвшөөрөөд ингээд одоо 5 тэрбум ийний одоо тусламжаар энэ гой үйлдвэрийг чинь барьж өгвөл говийн нөгөө түүх нь бол орчин хойшоо баартараар орс руу ямтхан явдаг байсан юм чинь бүтээгдэхүүн болохоор дэлхийн зах зээл дээр одоо жилдээ нэг 90 биш 87 8 он гэхэд 30 сая доллар валютаар орж ирдэг болсон байсан шүү. Тэгэхээр ийм их ашигтай юмыг бол Монголд хийж өгч. Өөрөөр хэлбэл энэ зээл тусламжийнхаа юугаар бол улс орны харилцааг бол их урагшлуулсан. Ийм л зүйл л дээ нэгдэх нь. Хоёр дахь нь бол 90 онд ардчил зах зээлд ороод. Өнөө манай чи бүх юм байхгүй болоод зөвлөлөө тус задраад. Эдийн засгийн одоо хойноос иддэг бүхэл сэлбэг материал, цахилгаан станци, нөгөө мазут түлш. Энэ чинь доллар төлөхгүй бол өгөхгүй гэдэг юм руу орж байгаа. Японоч асар их хэмжээний барааны зээл өгч. 90 оноос хойш бол ерөөсөө гадаад орнуудаас өгсөн зээл 50-аас доошгүй гэн Японы засгийн газар. Түүний дотор талаас хинг нь бол буцалтгүй гаргаж ирсэн. Тэгэхээр 90 оноос хойш бол энэ зээл тусламжийг өшөө дахиад Монголыг нөгөө ардчил зах зээлд орохтон дэмжсэн том дэмжлэг болж явуулсан урсгал. За 2010-ад оны үеэс бол энэ зээл тусламж бол ер нь гэдэг Монголын хөл дээр нөсчлөө. Одоо эрхтэг шантай ажиллагаа хий. Дан зээл тусламж хүсээд байх биш. Таных зээл аваад юугээрээ үрдэгштэй мэйгээд манайд борлуул бид хөрөнгө оруулъя. Одоо амьд тийм ээ энэ тэгш эдийн засгийн харилцааны шилжээ гэдэг ийм юмроо орсон түүхийг л харж болох юм. Тэгээ энэ харилцаа бол энэ 50 жилийн түүхэнд болсон богинохон 50 жилийн хугацаа нөгөө өстөн дайс хоёр байж гисэн. Таны төлөв нэгчээс хоёр мөн одоо ижүүрийн түншлэлийн харилцаатай эдийн засгийн хамт ажиллагаанд хэлц чөлөө дуралдааны хэлцээртэй манайхаас 5,000 гарын нэрийн бараа татваргүй оруулъя. Японоос 9,000 гарын нэр төрлийн бараа татваргүй Монголд оруулъя гэдэг ийм л одоо түнш болчиход явж байгаа юм л да. Тэгээ бид нар хооронд зүгээр харилцаан дээр үл юм бэ. Цаашдаа бол хамтарч ажиллах бол их олон сайхан боломж техник технологи манайх чин газрын байлэгтэй. Тэнд бол технологи өндөр хөгжсөн гэх явуулах юм бол их байгаа даа. Зүгээр яг одоо бол бас чиглэлтэй үе байна. За бидэнтэй хамт байгаа радио сонсогчд маань магадгүй Япон улсыг зориход тэндээс залуучууд маань ямар одоо чиглэлээр мэдлийг боловсрал эзэмсэж эх орныхоо хөрсөн дээр болгож эх орондоо сурсан мэдснээ бусдаа хүргэж таниулах вэ гэж асуух юм бол та тэнцээ ямар хичнээн төрлийн нарийн мэрэгжлийн ч юм уу сонин садан мэрэгжлүүдийг бол магадгүй залуучууд маань эмэгтэйчүүд бүсгүйчүүд маань тэн дээр очиод бол энэ мэрэгжлэр сурах юм бол ирээдүй их байгаа шүү гэдгийг та ямар мэрэгжлүүдийг татдах вэ? Би сая сүүлийн нэг 8 жил 2008-аас 16 онд өөрийнхөө нутагт Орногов аймагтаа аймгийн засаг даргаар ажиллалаа л да. Тэгээ тэр үедээ бас аймаг орон нутгаа Японтой ер нь холбоё. Японы зан заншлыг хүүхдүүдийг багаас нь үзүүлье. Тэгээ ер нь ингээ залуучуудыг бол бас явуулсан. Жилдээ 20-30 залуучууд агуулж юм үзүүлээ. Залуучууд бол форматлагдсан байна шүү дээ. Ямар нэгэн байдлаар тийм. Тэгэхээр бид нар ерөөсө дунд сургуулийн бүр одоо хай скулын ч юм уу те хүүхдүүдийг аваачиж танд юм үзүүлээд ерөнхийдөө тентхийн зан заншаал амьдрах орчин байдал ер нь нэг тийм школ гэдэг юм яриад шүү дээ. Тэрний одоо багаас нь формат үзүүлчихвэл тэгэл хүүхдүүд тэрүүгээр л авчихна. Тийм учраас маш олон хүүхдийг бол жилдээ нэг 60 хүүхдийг дандаа ингэж аялуулж явуулж ялаа. Тэгээ тэр хүүхдүүдэд юу хэлж ирсэн гэхээр та нар очиод учиргүй ном дор үзэх гэж цаг мараа барах юу сарахгүй. Ерөөсөө л орчинд орох. Ер нь ялва юм чинь нэг орчинд орвол тэгэл ерөнхийдөө тэр орчинд амьдраад тэрний чинь мэдрээд авчдаг. Тэр маш их чухал шүү. Японд бол одоо нэг нь нөгөөхөө хүнд итгэдэг. Миний эрх чөлөө, энэ хүний эрх чөлөөгөр хязгаарлагдана. Өөрөөр хэлбэл нэг жижигхэн өрөөнд хүн амьдрын түрээслээд орой нэг 10 цагаас хойш шууган гарахгүй. Ягаад бол цаана ханны цаана бол настай өмч байд юм уу, өвчтэй өмч байд юм уу, эсвэл хүн амарч байвал тэрүүн саад болохгүй амьдрах бол миний амьдрал юм аа. Гэдэг ийм юмыг сураад ирчихдэг. Ийм одоо маш их юм сурж байгаа. Хоёрдугаар сүүлийн үед мэдээ шин технологи юмараа бол Япон толгойж өгч штэ. Тэгэхээр тэнд бол инженерчлэл ялангуяа. За Монгол улсд бол мал аж ахуй газар дээр л хөдөө аж ахуй завуулуурхаа гэж яриалаа тийм ээ. Энэ чиглэлийн технологиг одоо олж ирэх бол маш чухал байж байгаа. Би бас одоо энэ Маргадараас ирэн манай Шизуока гэж мужаас ирж нэг 10-аад компани ирж жил болгон
Монголын өндөр мэрэгжлийн залуучуудыг аваач инженерүүдийг яг Япон шиг тэнд ажилд авъя гэдгээр ийм ажлын уулзалтууд хийдэг. Work in Japan ингээд career forum гэж хийдэг. Тэр одоо маргааш 4-5 Чингис зочд буудалд бас хийх гэж байна. Тэр нэг 100 гаруй залуучуудыг нэг 10-аад компанид авах. Жишээлбэл тэднэр бол юу загч гинэ гэхээр манайд ийм ажлын байр байна. Танайд ямар чадвартай боловсралтай хүмүүс байна. Тэднэртэй ч уулзаад тэгээ болж байвал аваач шууд инженерээр ажиллаулаад 1 жилийн гэрээтэй 2 жилийн 5 жилийн гэрээтэй. Яг Япон шиг гэрүүлээр явж бол нөөж ухтаа явж бол. Ингээ ажиллаулъя гэж байгаа. Тэгээ эдгээр дотор ингээ 100 гаруй хүмүүс бид нар ингээ захиал гарan цуглуулж байхад энэ Японы нэг коллеж байгаа юм. 3 коллеж хамтраад байгуулсан. Коса ингээд. Тэр коллежийн хүүхдүүд бол нэлээ ихэнх нь талаас илүү тэд тэнцээд идэв. Яагаад тэгэхээр Японы тэр Коса коллеж бол Японы бүх мужид байдаг. Хэрэглээний инженер бэлддэг бакалавр биш. Тэгтээ инженер. 10 11 12 1 2 гэ 5 жил сургадаг хүүхдүүд. Тэгээд хэрэглгээний инженер онлайн заана практикэнд. Ийм инженерүүд бол Японд маш их хэрэгтэй байна гэдэг 10 жилийн дараа чиний ийм мэрэгжлийн инженер хэрэгтэй байна гэдэг гаргацдаг учраас тэнд сургаад одоо Монгол сурж байгаа тэр оюутнууд бол тэр сургууль сурж байгаа 100% Япон явж байна. Тэрүүн шиг Японд ямар техник технологи ямар хөө ажлын байр ямар юм хэрэгтэй байна гэдгийг манайхан судлаад нэгдүгээр очиж үзээ ямаа сураад ирэх. Хоёрдугаарт Монголд юу хэрэгтэй байна гэдгээ сулж байгаад Японд дахиад дээд сургуулиудад сурах гэсэн ийм хоёр юу байх. Тэгэхээр сүүлийн үед бол IT байж байна. Тийм мэдээллийн технологиор бол маш их боломжууд байж байна. Монголчууд тэнд бол маш сайн ухаалаг ажиллаж чадж байна. Барилгын архитект зураглал CAD систем дээр ажиллаж чадж байна. Ер нь бол хөдөө аж ахуй газар дээр энэ чиглэлээр бол Японд бол өндөр технологитой. Тэнд бас тэр чиглэлийн одоо манай баг малчин хүн юм. Очоод үхрийн фермер дээр ажиллаас юм сураад өнөө сүү боловсруулах системийн ажлаа хийж дадлах ч юм одоо хүчин танууд төхөөрөмж өгөө явуулдаг ч юм уу те. Ийм харилцаа бол их боломж байна. За яг энэ чиглэлийн мэрэгжлийг магадгүй яг нь инженерийн талын чиглэлийг ч юм уу эзэмшиж байгаа хүмүүсийн хүүсийг аваад үзэх юм бол гадаадын улс орнуудад сурж боловсрч байгаа залуучуудыг ингээд аваад үзэх юм бол эмэгтэйчүүд ер нь бол одоо юу гэдэг те гадаадын улс орнуудад илүү эрдэм мэдлэг босрол эзэмшиж гинүү даа гэж би бол заримдаа хардаг байхгүй. Та энэ дээр бас нэг тодорхойлоод хэлэх юм бол ямар хөө саналтай байна. Манай залуучууд ирчүүд маань яг энэ сүүлийн жилүүдэд өөрийнхөө мэрэгжлийг сайжруулъя, лавшруулъя, тийм хүсэлтэй хүмүүс олон байна. Гэхдээ нөгөө нэг боломж болцоогоо бас сайн илэрхийлж хайхгүй байна уу да гэсэн нэг юм төсөөлөл байна л да. Яг зүгээр залуучуудын энэ хөдөлмөр эрхэлж байгаа байдлыг ингээ ажиглаад байхад манай хөдөлмөрийн яамны хантай гажуудаар бас ярьдаг энэ хөдөлмөрийн зурчин хөдөлмөрийн яарам зохион байгуулж байгаа дээр сүүлийн жилүүдэд яг эрэгтэйчүүд залуучууд бол одоо ингээд жоохон одоо харбор ажил гэдэг юм одоо хүнд хүчээр ажил руу их явж байгаа юм. Одоо Солонгос ч юм уу хаашаа ер нь хаашаач явж байгааг хараад байна. Энэ бол 90-ад оноос хойш энэ зах зээлд орсон үеийн жоохон тэр хүн амын боловсролоор эзэмших тэр нөхцөл байдал орчин нөхцөл өөрчлөгдсөнтэй холбогдож байгаа шинж харагдаад байгаа судалгаа юмар хараад байна. Ягаад гэвэл за яах одоо зах зээлд ороод хүнд болчихлоо. За эмэгтэй хүүхдээ ямар ч гэсэн сургууль соёл руу зүтгүүлж эрэгтэйчүүд нь бол яг ажил төрөл бас хаасайгүй л гарчих юм байна зэрэг юм. Ингээд залуучуудаа жоохон тийм өндөр мэрэгжил гэхээс илүү эрэгтэйчүүдийн ажлын бизнес чиглэл рүү нэлээд хамт болсон. Эмэгтэйчүүд нь бол боловсрол тал руу нэлээд хатсан тал байгаад тах шиг харагдаад байгаа. Энэ гендерийн асуудлыг ч хараад тахтаа бол гендер гэдэгтээс чи ер нь боловсрол сайд ямар байна? Эрүүл мэндийн асуудал тий. Одоо эдийн засгийн асуудал гэсэн энэ уугуул байж байгаа шүү дээ. Тэгэхээр ихээр чинь боловсролыг л эмэгтэйчүүд нэлээ эзэмшиж байна тий. За эрүүл мэнд дээр ч гэсэн эмэгтэйчүүд нь хөрхөө тэгээд харвар ажил хийж яваад ингээд жоохон сулхан дуугаа тал байгаа шүү. За санхүүгийн хувьд бол эрэгтэй эмэгтэй ялгаагүй одоо өнөөдөр бизнес орчинд яг ажлын байдлаар хөөх шуухтай басгана гэдэг ингээд бас юм байгаа ч гэсэн. Тэгэхээр гендерийн асуудал дээр бол Монголд бол 1924 оны үндсэн хуулиар бол эрх нэлээд өдрөлөгдсөн. Ер нь бол боломжууд бол хөрхөн арцсангуу байгаад байгаа юм. Зүгээр яг ажлын нөхцөл байдал шаардлага юмнаас болоод бол өөрчлөлт юмнууд бий шийдэх юмнууд бол гараад ах шүү байна. Тэгээд Японд ингээ харж байхад бол эрэгтэй эмэгтэй ялгаагүй арцсангуу адилхан явж байна.
Солонгос руу бол эрэгтэйчүүд нь голцоо яваад байгаа шүү. Яагаад гэвэл тэнд бол нөгөө өндөр мэрэгжлийн гэдэг нь бага. Японд бол голцоо өндөр мэрэгжлийн юм уу дадлага гэж ч юм уу. Одоо ялангуяа сүүлийн үед бол Японууд насжилж өндөр болсон. Асрамжийн газрууд асар их болсон. Өндөр настай хүний асардаг тийм системүүд нь их сайхан хөгжсөн. Тэнд ажиллах хүмүүс жоохон ховор болсон. Ялангуяа зүүн Азийн орнуудаас л голцоо авч байна. Тэнд бол манай одоо асраа суйлгаа төгссөн залуучууд, эмэгтэйчүүд очиод ажиллах юм бол цалин өндөр. За ажил мэдээж амаргүй шүү дээ. Тэг амар ажил. Тэгээд тэнд очиод асаргаа гэдэг юмыг сураад ирвэл манайд бол суйлгааг сургуулиар хийж шүү дээ. Яг асаргаа гэдэг нь шал өөр юм бид. Тарай одоо хийхээс биш. Хүнийг одоо яаж асрах вэ? Өдрийн хүнийг яаж угааж арчих вэ? Хоол ундын яах вэ? Тэнд чинь витаминлэг хоол өгөх үү? Бүх юм энэ шал өөр юм байт юм. Асаргааны том систем байна. Тэрнийг ер нь явандаа Монгол руу оруулж ирэх. Тэр асаргааны систем. Тэгэхин тулд хүмүүсүүдэд тэнд ажиллаж дадлагжуулаад сургах. Энэ систем бол хэрэгтэй. Энд бол харин эмэгтэйчүүд маш ихээр боломжууд байгаа. Зүгээр нөгөө хэлээ сурах хэрэгтэй. Ингээл бас л барьерууд байна л да. Тэрнийг бол одоо бас бид нар хөөцөлдөж байна. Дадлагын хүмүүс явуулж байна. Сургалт хийж байна. Япон улсад одоо жишээлбэл гендрийн эрхтгч байдлыг хангахын тулд одоо салбарт чиглэлт ямархуу байдлаар төрийнх нь бодлого явж байгаа юм шиг танд харагддаг бай. Монгол улсад яг энэ гендрийн эрхтгч байдал одоо та түрүүн хэллээ шүү дээ. Эрүүл мэнд, боловсрал гээд салбарт ер нь жоохон гажуудсан юм зүйлс байна. Бид нар сүүлийн үед энэ гендрийн эрхтгч байдлыг их ярьдаг болсон те. Тэгэхээр таны яг ингээд суралцаа тэр одоо улстай амьдралаа холбоод явж байгаа энэ улсын хувьд яг энэ тал дээр ямар сайн жишээ байна? Японд бол гендрийн асуудал их бас л одоо энэ чинь нэг сүнсний байгууллагын шугамаар одоо олон төрлийн хөтлөөр хараа төрөлдөг идэвхтэй оролцдог. Манай улс бол бүр сайн оролцож байгаа гэж би зүгээр бодод байдیں۔ Ер нь бол зөв манайд бол гендрийн асуудлаар хийгдэж байгаа шийдэгдсэн хууль хэрэгцээ орчноо ашиглалт бол жоохон муухан байх шиг байна. Ер нь бол манайд нэлийн бүх юм бол чөлөөт. Энэ гендрийн юм дээр бол их ахиу төвшөнд байгаа. Миний түрүүний хэлдгээр тийм ээ. Японд бол гендер гэдэг чинь ер нь бол тий хоёр зүйл байгаа шүү дээ тийм ээ. Нэгдүгээр бол гендер гэдэг үг байж байна. Энэ бол нийгэмд дэх хүний тий хүний байр суурь эрх чөлөө одоо үүрэг хариуцлагын асуудлуудыг ярьж байна. Нөгөөх нь ерөөсөө хүйсийн асуудал байж байна тий. Энэ хоёр ч арай хоёр өөр. Тэгэхээр гендерийн асуудлаар бол Японд бол хаалт юу бол бас байхгүй чөлөөтэй. Жишээлбэл ажилд хүн авнаа гэж зар бичгэд бол эрэгтэй эмэгтэй гэж бичих бараг хоройтой. Нас бичих хоройтой. Өөрөөр тийм насны хүн авахгүй гэж хэлэх бол хоройтой. Зүгээр яг тухайн ажил дээр ямар хүн байх вэ гэдгийг уулзалт ярилцлагын үед яагаад за энэ хүн бол насаараа тэнцэх нь яах нэ гэж ингэнүү гэхээс биш нь би тийм насны хүн бол ажилд авах. Манай ч бас хамаагүй төдөөд насны хүн авах. Тэр эрэгтэй хүн авах. Тэр бол байхгүй ш. Тэрүүгээрээ бол тэнд бол гендер юм бол их хэмжиг хандаж байна. Зүгээр тэр хүйсийн гэдгээрээ бол их өөр л дөө. Хүйсийн гэдгээрээ жишээлбэл Япон хүн бол одоо арай өөр болцсон. Хуучин бол гэр бүл хүнтэй суух юм бол гэртэй байна. Яагаад гэхээр нийгмийн амьдралд тэр гэр бүл бол идэвхтэй оролцох хэрэгтэй. Тийм ээ, орлогоо олох хэрэгтэй. Тэнд үр ашиг гаргах хэрэгтэй. Тэгэхийн тулд тэр эрэгтэй хүн гэрээд явж сайн ажиллах хэрэгтэй. Тэр нөхцөлийн тэр эрэгтэй хүн бүрдүүлж өгнө. Яан хоолунд бэлтэн тэр байтугай дараагийн одоо иргэн бэлдэх нөгөө хүүхдээ асрах юм чинь тэр гэрийн эзэгтэй бол хийх ёстой гэдэг юугаар гэр бүл болол гэртээ суудаг. Тэр гэрийн ажил гэдэг бол тэр хүний насан турш одоо маш том үүрэг хариуцлага гэдэг. Энэ бол нөгөө хүйсийн юугаар авч үзэх юм бол ийм болчихж байгаа юм. Эрэгтэй хүн гэртээ суу эмэгтэй хүн ажиллая гэдэг ойлголт байна. Тэр утгаараа бол нөгөө хүйсийн гэдэг юм гендер гэдэг хоёрыг ялгаж үзэх харьцангуй ойлголт юм. Тэгэхээр гендер гэдгээрээ бол их одоо орчин бүрдүүлсэн ийм л оролдоо. За хэдүүлээ үргэлжлүүлээд яг нөгөө эхэндээ ярьж исэн боловсролынхаа залбар руу эргээд оръё. Жишээлбэл за Японд 4 жилийн хугацаанд, 5 жилийн хугацаанд, 7-8 жилийн хугацаанд ч юм олон жилийн хугацаанд нарийн мэргэжлийн боловсрол эзэмшээд ирсэн. Тэдгээр залуучууд маань эх орондоо очиод за би энийг сураад мэдээд авсан. Би энэгээрээ бол одоо цаашдаа ажиллахад бол ямар ч одоо асуудалгүй дээ гэсэн ийм бодолтой сэтгэлтэй залуучууд ирж штэ.
гол нь тэдгэр хүмүүсийг хүлээж аваад за энэ мэдлэгээ ч юм уу энэ боловсрлоо энэ салбарт ингээ гаргаач гэж хүлээж аваад дэмжиж байгаа тэр дэмжлэггүй шийдвэрүүд байна уу гэдэг асуудал гарч ирж байгаа. А нэг жилийн хугацаанд ч юм уу ажил мэргэжил хайж байгаа да энэ чиглэлээр одоо надад бол ажиллахад бас хүндрэлтэй байна гэж бодож байгаа орхичдаг асуудлууд бас байна шүү дээ. За миний мэргэжил бол Монгол үнэхээр явахгүй байна, болохгүй байна, болио гэдэг юм шантармаар ч юм уу өслөөд тий. Тэгэхээр гол нь нөгөө энэ мэргэжлийн чинь энэ залуучууд ингээд эзэмшил ирж биш гэдэг нэг юм судалгаа баримт байгаа. Тэгээд тэдгэр хүмүүсээ дэмжих гэдэг асуудал их чухал байгаа гэж байна. Сумар нутгимч бай, аймгийн удирдлагууч бай, за тэгээд тэр засгинч бай тийм үү? Тий. Тэр бодлого л одоо хамгийн чухал. Аа. Тэр бодлогыг өшөө нарийн болгоогоос болоод өнөөдөр одоо хэдэн зуун мянган ажлын байр хүлээгдэд байж байна. А тэгтэл хэдэн зуун мянган ажилгүй хүн өндөр үеийнхтэй хүмүүс бас байж байна гэж яриад байна шүү дээ. Манай хөдөлмөрийн одоо байгууллагууд дээр. Тэгээ энэ бол энэ хоёрын хооронд нөгөө уялдаа байхгүй гап гарцсан байна гэсэн үг. Тэгэхээр энэ нөгөө олон жилийн өмнөөс видеоны тэр Японы Косен гэж одоо байгууллага хэрэглээний инженер бэлддэг систем гэдэг шиг манай ихтэй сургуулиуч байдаг юм уу? Гадаадад оюутан сургалтаа ч гэсэн иймэрхүү чиглэлээр бол нэг 5 жил 10 жилийн дараа бол ийм их боломжууд гарах нэ, хэрэгцээ гарах нэ гэдэг юмар одоо мэдээллийг сан гаргаад захиалгын авдаг юм уу? Тэгээд хүнээ бэлтгэл асуудал, энэ системтэй бэлтгэх асуудал маш чухал байна. Тийм систем. Японд бол өнөр мэргэжилээр одоо би бас анхны оюутан учраас Японд төгсөлтийн холбоо гэж байгуулаад явж бас одоо манай дараагийн төгсч хүүхдүүд нэг ажиллаулаад явж байна. Тэгээд тэнд бол ингээд анхны хүүхдүүд бол ирээл шууд ажилттай байсан л та. Улсын захиалгаар. Тэгээд сүүлдээ бол энэ жоохон задгаараад ингээд яваад авч чөлөө цаг зээлээс та нар ажлын байраа бол гэдэг ойлголт руу ороод тэгээд зарим хүмүүс бол сайхан өндөр мэргэжлийн одоо бүр зөндөө хүүхдүүд байна. Японд аягүй өндөр мэргэжлэр ингээд бүр одоо ус төгчөөр маш их хэмжээний ч юм уу те. Энэ IT технологиор бол асар өндөр хэмжээний нөгөө крипто валютыг хийдэг ч юм уу те. Ер нь маш өндөр зэрэглэлийн хүмүүс болоод тэгээ Японы том байранд ч ирж шít. Тэгээ энд ажлын байран дээр нэрэнгүүт мэдээ тэр орчин бүрдээгүй гэж. Тэгэхээр энд ирээд юм их гэж оролдож байгаа. Тэгээд буцаад Америк юм уу гадаад орн руу. Тийм чадaltaй улсуудыг чинь дэлхий дээр бол одоо зөвхөн дэлхийн хавтгай болсон учраас хаанаас ч нөгөө нэтер ороод л бараг ажлын байраа аплай хийгээл явчихж шít. Тэгэл юус Америкийн асар том компанид ажилд орчиж байна. Тэгэхээр зэрэг манай Монгол улс бас хөгжлийнхаа энэ одоо яг сүүлийн үед бол нөгөө захин технологи хөгжүүлэх барих тэгэл яам байгуул энэ бас хөгшилж байна л да. Энийг бол их зүү гэх юм бол Монгол хүний оюун ухаан тэнд бол гайхалтай. Дэлхийд үнэлэгдэж. Дэлхийд үнэлэгдэн би Японы нэг эрдэмтний бичнийг хараад гайхсан. Японы тэр EPO гэж одоо 50% нь гадаад оюутан сурдаг англиар хичээлийн заадаг сургуулийн нэг багш. Хэдэн багш нар эрдэмтэд ингээ ярьж байна. Ер нь цаашдаа дэлхийд ингээ 20 жилийн дараа ч юм уу Японоос ер нь энэ байр суурь эзэлж чадах юм уу? Эдийн засгийн чадах одоо энэ техник технологи юм уу том компаниуд одоо үндэсний тамирчин корпорациараа байж чадах юм уу гэдгийг ярьж байгаад ер нь чадахгүй шүү гэж. Ягаад гэвэл одоо дэлхийн хавтгай болсон Японд бүтээгдэхүүн Япон хүний хүнд таалагдмаар бүтээгдэхүүн хийгээд борлуулад ингээд явж штэ Toyota гэхэд маш ийгээд. Одоо бол дэлхийг л бодож хийхгүй бол зөвхөн Японд бол гэдгээр бол энэ хийж чадах юм байна. Дэлхийг бодож менежмент хийх хүн бол Япон хүн байж чадахгүй юм байна. Япон хүн бол Япон доторх юмд аягүй сайн. Дэлхийн хүн гэдэг чинь хэцүү. Элдвийн хүн байна. Тэрүүн тохирсон юм гэдэг бол тэр хэмжээгээс итгэх хэрэгтэй. Задарч. Тэгээ ер нь ямар хүн чадах бол гэсэн. Гэхдээ манайд нэг Монгол хүмүүс байдаг. Оюутан. Тэр нөхдүүд бол хязгааргүй. Юм хичээл заагаад ахаар ойлгоод байдаг мөртөхмөө даалгавар ийм тийм юм уунсан мөн хийхгүй. Тэгээд юм хийхгүй мөө гэхээр шалгалтанд даван цаваад байдаг. Дандаа илүү өөр юм хийгээд байдаг. Өөрийнхөө дуртай юм хийгээд байдаг. Ийм төрлийн юм судлаараа ийм ном үзэхээр тэрнээс хамаагүй давцсан элдвийн дэлхийн хэрэг дээр үгүй юм ингээл үзээл яриад л тийм ингээд яваад байдаг. Тэгэхээр тиймэрхүү задарсан юу л хэрэгтэй. Тэрнээс юм хайрцагын дотор байгаад бол хайрцагын дотороос өөр юм илүү юм хийж чадахгүй маа гэж тэгж ярьж байгаа. Тэгээд Монгол хүн энэ корпорациуд дээр ажиллавал ер нь явчих шүү гэсэн юм тэр багш хэлсэн байсан. Тэгээд бас бодоод манай монголчууд нөгөө задгай сэтгэдэг бас нэг талын юмд баригддаг чинь өөдөө хэр тал дээр давхиж байдаг энэ ч бас аргууч зүйл биш байна тий. Гэж зүгээр би бас бодоо. Тэгээ ер нь бол
манай Монгол залуучууд их зөв яагаад явал сахиур хагалж байгаа. Тий. За маш их баярлалаа. Бидний нэвтрүүлгийн цаг өндөрлөх тийшээ хандж байна. Тэгэд өнөөдөр ингээд цаг заваа зориулаад Монгол радиогийн сонсогчтой, үзэгчдтэй 50 жилийн өмнөх хипхоп улсыг зорж мэдлэг боловсрол эзэмшижсэн тэр цагаас ахуулаад энэ бүх одоо жилүүдэд улс их орондоо юу хийж үтээ, юу бүтээн байгуулуу, цаашдаа ямар зорилготой байна, залуучуудынхаа одоо мэдлэг боловсрол, оюуны цар хүрээг хэрхэн яаж төсөөлж харж байна, энэ хоёр орны дипломат харилцааг хэрхэн яаж үргэлжлүүлж байгаа гэдэг маш олон зүйлүүдийг бас бидэнд тодтогч тайлбарлаж сайхан одоо ярилцсан. Танд баярлалаа. Таны ажил үйлсэд биднийг сонсон суугаа мянган сонсогчдийнхээ өмнөөс амжилтын дээдийг хүссэн ирвэ. Тэгээ магадгүй одоо яг энэ дипломат харилцааны 50 жилийн зориулсан арга хэмжээнүүд одоо он гартал үргэлжлээд дуусах бах тий. Ямар ажлууд болох уу гэдгийг нэг товчхон та нэг 1 минутын хугацаанд хэлээд зорилцох боломж юм. Япон Монголын харилцаанд бас олон жил анханаас нь оролцож байсан хүний хувьд бол бас энэ 50 жилийн ойг үл их оршуудж энэ ажилд нь бас олон ажилд нь оролцож байгаа. Сая их хуралдай гэдэг гадаад яванд улсын хуралдайд асуулаа одоо 1 сарын 5-6-нд ажил хүчний том хурал форум хийх гэж байна. За 11 сарын 27-нд Осло хотод бас нэг 2 мэргэжлийн боксын залуучуудаа 50 жилийн хүрээний тоглолт гэж найрамдал тоглолт бокс тоглуулах гэж байна. 12 сарын 1-нд бас нэг Токиодын тоглолт хийх гэж байна. Тэгээ ер нь бол Япон Монголын хооронд энэ харилцаа дипломат харилцааны 50 жилийн өмнө жилд бол асар олон ажлууд хийгдэж байна л дээ. Одоо өчигдөр телевизээр одоо гарсан баг Японы энэ зээл тусламж хэрэгжүүлдэг том JICA байгууллагын удирдлага ирээд манай удирдлагуудаа уулзаж цаашдаа хамт ажиллагаа ярьж байх шиг байна. Ингээд энэ хоёр орны хоорондын харилцаа гэдэг бол цаашдаа дараагийн 50 жилд бол өсрөнгөө хөгжүүлсэ энэ Японы дэлхийг эзэлсэн мэдлэг боловсрол ингээд цаашдаа Монгол түгээсэй л гэж бодож байна. Ингээд бүгд нэрүүлэх сайн сайхныг хүсье. За баярлалаа танд.